Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Гээд нийлмэл өгүүлбэрийн англи онцлог гэсэн өнөөдрийн хичээлийг та бүхэндээ хүргэж байна. За гээд нийлмэл өгүүлбэр төгсвөө тогтвол дөрвөн янз байдаг. За бүтэц өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц өгүүлбэр, бүтэц өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц бос өгүүлбэр, бүтэц бос өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц өгүүлбэр, бүтэц бос өгүүлбэр дээр нэмэх нь бүтэц бос өгүүлбэр гэсэн дөрвөн зүй тогтолтой байна. За гээд нийлмэл өгүүлбэр нь бүтэц ба бүтэц бос өгүүлбэрийн аль алинаар нь илэрсэн өрмөц нэгэн бүрэлдүүлбэр болж ордог зүй тогтолтой байдаг. За жишээ нь хүнээс айдаг яасан хүүхдүүд үү гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан айлгүй яах вэ гэдэл хий гэж инээлтэн гэж байна тийм ээ. За энэ өгүүлбэрийг бүгдээрээ бүтэц ба бүтэц бос өгүүлбэрээр нь ангилж үзвэл хүнээс айдаг яасан хүүхдүүд вэ гэвэл энэ бол бүтэц өгүүлбэр байна. Мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан гэдэг бол бүтэц өгүүлбэр байна. Айлгүй яах вэ гэдэг бол бүтэц өгүүлбэр байна. Хий гэж гэдэг нь бүтэц бос өгүүлбэр байна. Бас л инээлтэн гэдэг нь бүтэц өгүүлбэр байна. За эндээс харахад гээд нийлмэл өгүүлбэр нь бол бүтэц ба бүтэц бос өгүүлбэрийн нийлэмж байдгийг харж болж байна. За гээд нийлмэл өгүүлбэрүүд бол гээ хэмээн холбох хэрэглүүрээр холбогдож бүтдэг. За дүрслэг өгүүлбэр гол өгүүлбэртэй гээ хэмээн холбох хэрэглүүрээр холбогдож гээд нийлмэл өгүүлбэр бүтдэг. Жишээ нь Япон хүн тонгос гэж мэдлээд өөрийгөө танилцуулав. За энэ өгүүлбэрт бол тонгос гэдэг өгүүлбэр нь дохио цангаа заасуудахтай дүрслэг өгүүлбэр болох бөгөөд гиж гэдэг холбох үгээр нэмлээд өөрийгөө танилцуулав гэсэн гол өгүүлбэртэй бол холбогдож байгааг та бүхэн харж байна. За хоёрдугаард нь бол хилц өгүүлбэр гэж байна те. Хилц өгүүлбэр нь гол өгүүлбэртэйгээ гээ хэмээн холбох хэрэглүүрээр холбогдож гээд нийлбэл өгүүлбэр бүтдэг. За жишээ нь бодовч бодын шир дөрвөөс хэтрэхгүй гихчээр илтгэлтээс гуйхаас өөр арга олдсонгүй гэсэн энэ өгүүлбэрт байгаа бодовч бодын шир дөрвөөс хэтрэхгүй гэдэг өгүүлбэр нь хилц өгүүлбэр болж байгааг харж байна. За 3 дугаар гээд өгүүлбэр байна тийм ээ. Хүний хэлсэн мөн өгүүлбэр нь гол өгүүлбэртэйгээ гээ хэмээн холбох хэрэглүүрээр холбогдож гээд нийлмэл өгүүлбэр бүтдэг. За жишээ нь майхны цаад талаас хүмүүс жамц төрүүллээ гэж хашгирав. За энэ өгүүлбэрт жамц төрүүллээ гэсэн өгүүлбэр нь бусдын хэлсэн хөндлөнгийн оруулбар өгүүлбэр байна. За гээд өгүүлбэрт хідэн өөр хүний хэлхийн өгүүлбэр байгааг бүгдээрээ задлж ойлгоё. За гээд нийлмэл өгүүлбэрийн хэв маяг нь бол 3 янз байна. Хөндлөнгийн үг өгүүлбэр, бусдын болон өөрийн хэлсэн үг бодол, өгүүлэгчийн үг өгүүлбэр гэж байна тийм ээ. За бүгдээрээ 2 жишээг авч үзье. За хөндлөнгийн үг өгүүлбэртэй нармын таал байвал бид хоёрт юу ч хэрэггүй гэж тэр хэлв гэж. Энэ бол хөндлөнгийн өгүүлбэр байна. Майхны цаатлаас жамц төрүүллээ гэж хашгирав гэдэг бол хөндлөнгийн үг өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр байна. За бусдын болон өөрийн хэлсэн үг бодол байна тийм. Миний нутгийн тогруунууд баяртай гэж дотроо өгүүлнэ гэдэг бол өөрийн бодол байна тийм ээ. Тэнгэрт нисэх оншин тэрэг хийж чадна гэж өвгөн дархан өхөн өгтлээ итгэж явжээ гэдэг бол бусдын үг өгүүлбэр байна. За тэрээр ёо гэж муухай ойрлов. За марл эрдэн чүү гэж морой давхирав гэж юм тийм. За эндээс харахад бүтэц өгүүлбэрийн дотор бүтэц бус өгүүлбэр багтсан шинж, бүтэц өгүүлбэр бүтэц бус өгүүлбэрийн багтсан шинжүүд бол харагдаж байна. За эндээс гадна нэг өгүүлбэр дотор 2-оос 3 өгүүлэгчийн үг өгүүлбэрийг оруулж болдог зүй тогтол бас байдаг. Жишээ нь нас чинь 90 цент хүрсэн төдийгүй алдар нэр чинь олон тодорсон биш үү гэж жамин гүний хэлэхэд сүх жаа гэж янз бүрийг авч асаав гэдэг өгүүлбэр. За энэ өгүүлбэр бол 3 өөр хүний хэлхийн өгүүлбэр байна тийм. Нас чинь 90 цент хүрсэн төдийгүй алдар чинь олон тодорсон биш үү гэж жамин гүний хэлсэн өгүүлбэр байна. За энэ бол эхний өгүүлбэр. Хоёр дахь өгүүлбэр сүх жаа гэдэг нь сүхийн хэлсүг, жамин гүний хэлэхэд сүх жаа гэд янз бүрийг авч асаав гэдэг бол зохиолч буюу намдаггүй хэлсэн үг бол байж байна. За мөн гээд өгүүлбэрийн өгүүлэх нь ихэвчлэн ямар давтамжтай үйл байдгийг бүгдээрээ харъя. Гээд нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэрийн үйл үгийг ярьж хэлэлцэх, үйлс заадаг үгс, бодож санах үйлдийг заадаг үгс гэж ангилж болно. Ярьж хэлэлцэх үйлдийг заадаг үгс бол асуу, сонс, дуул, ерөө, зөвл, итэг, мэд, хашгир, хэл, унш, яр, тоглол гэх мэт бол байна. За жишээ нь эмчтнийг сүү шиг цагаан сэтгэлтэй хүмүүс ярьдаг. За дээд өгүүлбэрийн өгүүлэх нь ярьж хэлэлцэх үйлдийг заасуудахыг илэрхийлсэн давтамжтай байна. За санах бодох үйлийг заадаг нь бол бод, зов, мэд, ойл,
ол, ойлгох, сана, хар, хий, үз, сэтг, ухаар, мэдэр гэх мэтийн үгсүүд байна. За жишээ нь ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг алтаар үнэлэх цаг заавал ирнэ гэж Эренчингийн чой номын шүлгэлсэн байдаг гэдэг энэ өгүүлбэр байна. За дээд өгүүлбэрийг өгүүлэх нь бодож санах үйлдэл за асуутгыг илэрхийлсэн давтамжтай байна гэж үзэж болох нэ. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.